За хай бүгд сайн байна уу? За өнөөдрийнхөө влогоор болохоор би та бүхэнтэйгээ жилийн өмнө 2024 оны 6 сард Европоор аялсан аяллаа талаар хуваалцах чинь. Тэгээ яагаад энэ талаар бүтэн жилийн дараа бичлэгээ хийх болсон бэ гэвэл саяхан би Япон явсан. Гэсэн чинь миний утас iCloud битүү дүүрээд олигтой бичлэг хийж чадаагүй. Тэгээд ер нь бол Солонгост ирэнгүүтээ энэ Европоор аялсан бичлэгээ влог болгоод оруулж идэгэл өөртөө ч хадгалаад авчна. Тэгээд бас энэ бол ер нь бол 100% үүрэгчтэй аялал байсан. Ингээд ямар нэг аялын компаниудаар жуулчлалаагүй өөртөө бүр ингээд яг билет бүх юма захиалаад ингээд явсан учраас үн төлбөр мөнгө яаж явах аялах гэх мэтлэн Европоор аялах байгаа хүмүүст бол бас авууштай мэдээлэл байх болов уу гэж бодож байна. Тийм учраас влог болгоод оруулчих хийхэд өгөж таавч гэсэн үгнээс оруулж байна. За тэгээд Европоор аялахдаа бол хамгийн анх Солонгосоос Франкфурт руу, Германы Франкфурт руу нисээд Франкфуртаар дээр буугаад Германаар аялаад дараа нь Францаар аялаад дараа нь Австрид явсан. Тэгээд өнөөдрийн бичлэг болохоор Австраар эхлэе гэж бодож байна. Яагаад гэвэл Австрид нэлээд цаг хугацаа өнгөрөөсөн. Тэгээд Австри улс аль миний хувьд үнэхээр дурсамжтай, сэтгэлд хоногсон сайхан улс байсан. Тэгээд бид нар бол Австри улсыг хатаан CC киногаар нь маш сайн мэддэг. Тэгэхээр ханаас ч гэсэн арай ойр байх болов гэж бодож байна. Тэгээд энэ хүүхчдээ бас хатаан CC гэдэг бидний мэддэг CC хатан маань хэн байсан бэ гэдгийг бас илүү их таньж мэдэх бах. За ингээд бичлэг рүү орцгоё. Тэгээд аялал руугаа орохоос өмнө энэ хүү бичлэг маань анхнаасаа влог хийхэд зориулагдаж бичигдээгүй. Өөрийнхөө хувийн дурсамжид зориулж бичсэн бичлэгүүдээс учраас чанарын хувьд их муу гэж магадгүй та бүхэн уучлалт өршөөрэй. За аялал маань болохоор Германы Штутгартаас Австрийн Вен руу явж байгаа. Венээс орой 11 цагийн үед суугаад Штутгартаас орой 11 цагийн үед суугаад Венд өглөө 6 цагт буусан. Тэгээд 6 цагт буунгуудаа шууд Венийнхаа Ванхоп дээр болохоор тийшээ хадгалтанд өгөөд тэр нь 1 евро байлуу да. Тийшээ өгөнгүүтээ зүгээр тикет авчдаг. Тэгээд тикетээ тийшээ буцаад авахтаа мөнгөө төлдөг. Тэгэхээр илүү амархан урчилж мөнгөө төлөхгүйгээр ер нь хугацаанаас шалтгаалаад таны тийш ямар үнэтэй хадгалагдах нь бол тодорхойлно. Тэгээд бас их том жижигээс бас шалтгаална. Тэгээд тийшээ өгөнгүүтээ би дүү маань болохоор Венд үлдээ шууд байрлах буудлын руугаа яваад би болохоор өглөө нь шууд Унгар авсан байгаа. За тэгээд Унгар, Чех эдгээр аяллыг болохоор дараа өөр нэг хэсэг влог болгож оруулъя. Өнөөдрийн хувьд болохоор зөвхөн Австрийн аяллаа талаар ярьцгаая. За тэгээд оройн Венд буцаж ирээд буудалдаа барьлаад маргааш өглөө нь яг Вентэйгээ аль байсаар танилцаж эхэлсэн байна. За бит хоёр болохоор буудлаа ер нь бүх үзүр үйлчлэгээтэйгээ ойрхон хотынхон төвд сонгоё гэж бодсон. Энэ нь бүр маш зөв санаа байсан. Яг тэгвэл замын зардал одоо тээврийн наашаа цаашаа явах тээврийн зардал хэмнэсэн, цагт хэмнэсэн ийм шийдлээсэн. Тэгээд яг Вений 1-р бүс буюу 1-р тойрогт нь Стефенплац гэдэг метроны буудлын дээр буудлаа сонгосон. Хоногийн 100 еврог үнэтэйсэн. Гэтэ энэ буудал маань тийм амар лакшери, амар үнэтэй, тийм дээд зэрэглэлийн тэдэ од модтой буудал байгаагүй. Зүгээр л энгийн жижигхэн буудал исэн. Одоо илүү ойлгомжтой гэх юм бол апартментын 1 өрөө байр шиг. Тэгэл 2 жижигхэн модтой ортой тийм буудал болсон. Гэхдээ яг буудал маань тийм байсан ч гэсэн ер нь бол маш гоё аялал болсон. Тэгээ буудлаасаа гараад ерөөсө 3 минут алхаал нөгөө алтартай сүм. Тэгэл нэг 10 минут алхаал хатаан CC-г ордон гэх мэтлэн байсан. За одоо бүгдээ хамтдаа үзье. За энэ нөгөө Стефанстом гэдэг нөгөө алтартай готик сүм. За энэ сүм бол Вен хотын хамгийн өндөр сүмүүдийн нэгд ордог.
сүмүүдийн нэг зүйл угаасаа хамгийн өндөр нь за 136.7 м өндөр 343 шаттай дээш нь ингээд гардаг. Тэгээ хамгийн дээрээ гарахаар Вен хотыг 360 градус харах боломжтой. Тийм готик хэлбэрийн байрлал. За хамгийн анх бол энэ сүм маань 1137 онд анхны юм чулуун сүмийг байгуулж исэн. Тэгээд 1258 онд галаас болоо шатаад дахиж баригдсан. Тэгээ 14-р зуунд бол яг готик хэм маягийг барилгыг барьж ажил эхэлсэн. 1433 онд бол хамгийн дээдлийн өндөр цамхаг нь баригдаж дууссан. Тэгээ 16-р зуунд бол Османы түрэмгийлэл шинтгэлийн үеэр чухал үүрэгтэй байсан гэж байгаа. 1940 онд бол дэлхийн 2-р дайны үеэр эвдэрч 1950 он хүртэл засварсан. За бит хоёрыг очих үед бас хэсэг газар засвартай байсан. За тэгээд яг л Европоор явхад сүм хийдүүд ямар байдаг яг л тийм байсан. Яг доторх загвар готик стил нь амар сүртэй, харав бараан, тийм нүүргэлсэн, амар сүрлэг тийм. Тэгэл орган хөгжим бүр гайхамшигтай. За тэгээд энэ сүмд болохоор христийн шашинтай холбоотой бүр маш олон зураг хөшөө тэр болгоныг тайлбарлуул одоо бүр дуусгүй бич бүр заримыг нь чэйжлээчгүй тийм байсан. За тэгээд дотор зураг авахыг бол хоригдж исэн учраас зураг авч чадаагүй. За тэгээд энэ сүм дотор болохоор одоо Хасбург удмын зарим гишүүд бошууд хадгалагддаг гэж яригддаг. Хадгалагдж байдаг гэсэн. Гэхдээ Моцартын одоо шаарл хадгалагддаг гэдэг суу яриа байдаг. Гэхдээ энэ бол худлаа гэж хэлж исэн. За мөн Австрийн алдартай эрхмүүдийн бош хадгалагдаж байдаг гэсэн. За энэ сүм нь өглөө 6-аас орой 22 цаг хүртэл бол нээлттэй байдаг. Гэхдээ дээшээ одоо нөгөө 360 градус үзэх дээшээ ингээд явах юм бол 6-аас 15 еврогийн үнэтэй байд юм лээ. За ингээд цаашаа явцгаая. За ингээд цаашаа явсан. Ерөөсөө энэ хавийг үзэхэд бол ерөөсөө автобус унаа суухгүй алхаад явсаар таарсан. Хүсэх юм бол та нар морин тэрэг хөсөж болно. Морин тэрэг нь 13 евро гэсэн баг шүү. За ингээд явжсэн чинь манай гэрээ ойролцоо нэг хүний хөшөө байсан. Тэг хүмүүс энэ хөшөөн дээр очиод зураг авахлаа энэ хөшөөний зургийг явуулж исэн. Тэгсэн чинь бит хоёрын энэ хөшөөг хин гэдгийг мэддэггүй. Тэгээд нэлээ хажуугаар нь ингээд мэдгүй зөндөө олон зөрсөн. Тэгснийхаа дараа за ямар ч ийсэн хүмүүс зураг авахлаа байгаа юм чи очиод зураг авахулчигээд зураг авахулсан. Тэгээд хөшөөнийхөө бас бичлэгийг хийж авсан. За тэгээд сүүлд нь ингээд энэ хин юм бэ гэдэг ингээд гайхаад судлаад үзсэн чинь Йоханнес Гутенберг гэдэг хүн байсан. За энэ хүн болохоор хэвлэлийн анхны механик машиныг зохион бүтээсэн тийм хүн байсан. За энэ хүн маань болохоор 1398-аас 1468 оны хооронд амьдарч исэн. Тэгээд энэ хөшөөг болохоор 1900 онд нээлттэй хийсэн ийм хүрэл хөшөө байсан. Тэгээд доор нь латин үг ингээд бичсэн байсан. Post Venebras гэлүүдээ за нэг 3 үг байсан. Тэр үг нь болохоор харанхуйн дараа гэрэл гар гинэ гэсэн утгатай ийм үг байсан юм бэлээ. За ингээд цаашаа үргэлжлүүлээд явъя. За байшин барилга бол бүр бүгд түүх намтартай тэгээд хөтчтэй яваад бүгдийг ингээд тайлбарлах юм бол бүр уршааныг алхахгүй их ариун баялаг түүхтэй гайхамшигтай улс орн байсан. За ингээд годамжаар явж байгаа хооронд дурна Вен хотыг Австри улсын Вен хотыг товчхон танилцуулъя. За 1.9 сая хүн амтай энэ 2025 оны байдлаар 1.9 сая хүн амтай 414.6 м квадрат талбайтай Дунай мөрний хөвөөнд байрладаг. Чех, Словак, Унгар зэрэг улсуудтай маш ойрхон. Чех, Унгар хоёрлоо Герман гурлаа ямар ч гэсэн вагоноор галт хэрэгээр явчихсан мэлээ. За манай эртний өмнөх 500 орчим жилд бол Кельтийн суурин байсан.
За 1278 оноос хойш бол Habsburg буюу одоо Швейцарын хааны удам болол эзэнт гүрний хааны удмыг эзэнт гүрний төв болсон. За Венд болор Шамбрун, Habsburg, Стефенстон, Belvedere тэгээ дүүрийн театр. За Вен бол бүр үнэхээр дөөр урлагийг бол бүр үнэхээр хултал мэдэрдэг газар. Угаасаа дэлхийн төв, дөөрийн төв гэдэг ийм газар байгаа. За Венд бол Моцарт, Бетховен, Шуберт гэд бүр хөгжмийн агуу гайхамшигтай суутнуудын хот гэж нэрлэгдэг. Тийм ч учраас угаасаа дөөрийн хот гэдэг. Венд очсон хүн дөөр үзэхгүйгээр ерөөсөө явна гэж байхгүй. Тэгвэл та нар Венийг үзээгүй гэж ойлгож болно. Тийм ч учраас бид бүр хамгийн хямдхан билет энэ аваад дөөр үзсэн байгаа. За алдартай хоол нь болохоор нөгөө сахар гэ торт ороо маш алдартай. За бас Венский кофений соёлтой. За метро, автобус эднэр бол бүгдээр явдаг. Шөнийн автобус нь бас явдаг. Үүрээр явдаг автобуснууд байдаг. За ийм байна. За тэгээд Вен хот нь ЮНЕСКОгийн дэлхийн өвөг бүртгэгдсэн тийм түүхэн төв хэсэгтэй ийм хот ихнэ. За энэ болохоор нэг гоё нэртэй, нэг муухай нэртэй хөшөө байна. За гоё нэр нь болохоор гэгийн гурлын хөшөө гэдэг, муухай нэр нь болохоор тахлын хөшөө гэдэг. За яагаад тахлын хөшөөг нэрлсэн бэ гэхээр 1679 онд Вен хотод амар аимшигтай тахал гарсан. Тэрнээс болоо маш олон хүмүүс нас орсон. Тухайн үеийн эзэн хаан байсан 1-р Леопольд бид нар бол энэ тахлыг давж гарах болно гэж амлалт өгсөн. Тэгээд тахлыг давсны дараа энэ хөшөө барьсан байна. Тэгээд амлалтандаа хүрсэн. Тэгээд тахлыг бид нар давж чадсан гэсэн утга санааг илэрхийлдэг бол яагаад гэгийн гурлын хөшөө вэ гэж нэрлэдэг вэ гэхээр энэ хөшөөний дээдлэлт нь гэгийн гурвал буюу Христийн шашны эцэг хүү ариун сүнсний бэлэгдэл байдаг. Тэгээд доор нь болохоор тэнгэрлэгчүүд тэнгэрийн хүү байдаг бол тахлыг дунд зовж байгаа хүмүүсийг харуулсан уран баримл байдаг. Хамгийн доод хэсэгт нь бол бид нэр тахлыг ясан гэдэг утгаараа хамгийн доод хэсэгт нь тахлыг бэлэгдсэн мангас эмгэтэлтэй дүрсүүд байдаг. Тэгээд энэ хөшөө маань тэр чигээрээ цагаан чулуугаар бүтээгдээд алтлагч чимэглэлтэй юм барокко үеийн хэв загварыг харуулсан хөшөө байна. Тэгээд энэ Вений урлаг баримлтай бид нар танилцуулж энэ барокко, рококо гэдэг хоёр үгтэй бол маш их түгээмэл таарлтна. Тэгээд энэ нь ямар ялгаатай гэдгийг цааш та тайлбарлаад өгöd явах болно. За ингээд цааш явцгаая. За эндээс хэдхэн алхмын цаана ингээд Гэген Петрийн сүм харагдаж байна. За би бол манад бид хоёр хоёулаа христч учраас мэдээч Гэген Петрийн сүмээр орно. За бусад Европын ингээд амар хом катедралуудтай харьцуулах юм бол хамаагүй жижигхэн, авсаархан, даруухан санагдсан. За тэгтээ бас их онцлогтой. За 4-р зууны үед Ромын эзэнт гүрний үед хамгийн анх байгуулагдсан. За одоогийн яг энэ барокко хэм маяг нь болохоор 18-р зууны ихээр буюу 1701 оноос 1733 оны үед одоо Австрийн нэрт архитектурууд ингээд 2-3 хүн хамтарч сэргэн босгосон байна. За яагаад Гэген Петрийн сүм гэж нэрлсэн бэ гэхээр Ромын Гэген Петрийн базиликтэй төстэй хэм маягтай учраас л Гэген Петрийн сүм гэж нэрлсэн. Тэгэхээр Петртэй бол ямар ч холбоогүй байна. За дотоод засал чимэглэл нь бол маш гоёмсог барокко барилгатай гайхамшигыг харуулдаг. Мөн маш содон онцлог нь болохоор бөмбөрцөг ийм бөмбөр сүмийг хамгийн онцгой хэсэг бөгөөд дотроо үзэсгэлэнтэй фреско зургаар чимэглэгдсэн байдаг гэж байна. Тэгээд сүмийн дотор засна атлаг гандлаг ууран баримлууд гайхамшигтай тахилын ширээ зэрэг маш гоёмсог нарийн хийцтэй гэдэг чинь. За ер нь бол Европоор явж хахад бол сүм хийдүүд ерөнхий хэм маяг нь иймэрхүү байсан. Гэхдээ бүр тийм том катедралуудад болоод ер нь
готик хэм маягтай байсан бол энэ маань арай өөр тийм хэм маягтай санагдчихсэн. За ингээд цаашаа явсан чинь нөгөө морин тэрэг халт харагдаад өнгөрч байна. Энэ хажуухан талд нь time travel гэдэг музейсэн. Энэгээр бол ороогүй, сонирхолтой зүйл байхгүй байх гэж бодсон. За ингээд цаашаа яваад нөгөө алдарт хатан хаан Сисигийн түүхэн годомжор орж ирж байгаа шүү байна. За Сисигийн ордон гарч ирж байна. Энэ бөөрөнг хэлбэртэй. За хатан Сисигийн талаар бүр ярих юм амар ихтэй заяа. Гэтэ ордны талаар биш, Сисигийн талаар. За ихтэй хамгийн эхлээд ордны талаар товч мэдээлэл өгөөд тэгээд алгасъя. За энэ ордон бол хов бүргийн ордон гэж нэрлэгддэг. Ордон дотор бол хатан Сисигийн дитэм, палаж, нөмрөг сэлэм, эдэлж хэрглэж исэн юм, баахан мөнгөний эдлүүд бүр шүдний сойзон хүртэл байдаг заяа. За тэгээд үүний хувьд болохоор насанд хүрчид 17.5 евро, өндөр настай 16 евро, хүүхэд 11 евро, 6-аас доош насны хүүхэд үн төлбөргүй. Гэр бүлийн багц гэж байсан. Тэрэн дээр болохоор 2 насанд хүрэгч 1-ээс 3 хүүхэдтэй болол 42-оос 45 евро. Цагийн хуваарийн хувьд болохоор өглөө 9-оос орой 17 цаг 30 минут байдаг. За тэгээ үзмэрийн хувьд бол одоо бол хатан Сисигийн эдэлж хэрглэж исэн юмсууд ингээд байдаг. Түүхэн музей болчихсон. За тэгэл бүхэл үеийн хаадуудын эдэлж хэрглэдэг нөгөө амар чулуун молуутай дитэм мэтэн палаж дресс те нөмрөг тэгээд бүр ингээл амар алт мөнгө эдэлж хэрглэл ингээд тэд нар бүгд хатгалаастай байж идэг. За энийг ингээд за хатан хаан Сиси. За бид нар нөгөө хатан хаан Сиси болохоор киногаар мэддэг те амар үзэсгэлэнтэй амар ээлдэг. Тэгэл нөгөө Францтайгаа ингээл амар хайртай, романтик тийм хайрын киногаар нь Сисиг амар гэгээлэг дүр төрхөөр бид мэддэг те. За тэр чинь бүр holy bullshit заяа. Бүр тэр чигээрээ fairy tale байсан мэлээ штэ. За яагаад ингэж хэлж байна гэхээр Сиси буюу Элизабет маань болохоор Герман гаралтай Баварын мужид төрсөн 1837 оны 12 сарын 24-нд төрсөн. За түүний эцэг их хоёр нь болохоор бас кинон дээр ингээл амар бие биендээ хайртай хоёр хос гардаг штэ. Гэтэл яг бодит амьдрал дээрээ бас arranged marriage буюу төлөвлөсөн улс төрийн гэрлэлтэйсэн. За тэгээд бас аав нь бол ингээд баг газар болгонд хүүхэдтэй ингээд гэртээ тогтдгоо дандаа ингээд ангөрөө хийгээд ингээд явж идэг тийм. Ээж нь 7 хүүхэдтэй өөрөө өсгсөн тийм эмэгтэй. Тэгээд ер нь бол ингээд аав ээжээр нь бүтлгүү дурлал байсан. Тэгтэл Сиси бас яг түүний тэр замналыг замнасан. За яагаад тэгж хэлж байна гэхээр Сисигийн эгч Хелена бол Францтай гэрлэхээр төлөвлөгдөөд бүр сургагдаад ордны ёс зай дэг жаяг одоо Австрийн хатан хаан ямар байх ёстой бүх юм зүйл сургагдж исэн боловч Франц Сисид анхны харьцаар дурсан. Тэгээ яагаад дурсан бэ гэсэн чинь Сисиг бол 2 шалтгаан байдаг. Нэг нь болохоор Сиси Францаас 7 насаар дүү байсан. За тэгээд ордны дэг жаяг суралцаагүй болохоор юм гинэн томоогүй цайлган тийм эмэгтэйсэн. Эгч нь бол Хелена болохоор Францтай нас цэцүү гэлөө нэг нь насаар ихчж билүү. Тийм байсан. Тэгэнгүүтээ ингээ яг нөгөө ордны дэг жаягт ингээ суралцсан болохоор нэлээд хүүтэн хөндөй юм ёсорхуу ямархуу тиймэрхүү байсан юм шиг байна. Тийм болохоор тэр гинэн томоогүй байдлаас нь болоод Сисиг нэгдүгээр сонсон. Хоёр дахь шалтгаан нь болохоор тухайн үед аав эгч нь нас бараад гашуудлаа тайлаагүй хар хувцастай очсон гэж байгаа. Тэгэхэд Хелена болохоор бараан царайтай дээр хар хувцас өмсгөр илүү ингээд царай дараад исэн болоод цайвар царайтай Сиси дээр хар юм дресс өмсөд очсон чинь Сисигийн царай нь илүү ингээд тодроод үзэсгэлэнт хөөрхөн харагдсан гэдэг. За энэ судаачид ийм хоёр холбоор төвшүүлдэг байна. Гэтэ ямар тач Франц болоод анхны харцаар дуурлаад Хеленатай суун гэж төлөвлөсөн байсан төлөвлөгөөг бүр өөрчилсөн. Сисид биш бол өөр хинч биш гэд Сиситэй гэрэлсэн байна. За тэгээд энэ хоёрын хайр сэтгэл удаан үргэлжилсэн үү гэвэл үгүй. За юунаас болсон бэ гэхээр мэдээч анхны харцаар дурлсан, эхэндээ гал халуун сайхан лсэн, Сиси ч гэсэн Францын хайрыг ингээд татгаж, хадгалах гэж авч үлдэх гэж нэлээ хичээж исэн гэж байгаа байхгүй юу? Гэхдээ сүүл рүүгээ бол бүр энэ хоёр харьцаа маш хүндий хүүтэн болсон. За энэ шалтгаан нь болохоор эхний ээжинд гадаад хүчин зүйл. За гадаад хүчин зүйлд юу болох вэ гэхээр
хатан мэд Софи. За Софи бол Сисиг бол нэлхаар амтан төлөвшөөгөө болоогүй гэж үздэг, үнэлдэггүй байсан. За тийм учраас Сисиг ингээл ордны дэг жаягаар ингээд дарамталж боомлдог байсан. Франц энэ үед бол ихэвчлэн ээжийн талд ордог байсан. За тийм болохоор ингээд энэ хоёрын харьцаа багж ирэх өндөрч исэн. Мөн Франц хатан мэд Софи хоёр нь бол Сисиг бол хаан ширээ заламжлагчийг гаргаж өгөх шаардж исэн. Тэрнээсээ болоод Сиси удаа дараал ингээд 4 дараал төрсөн. Одоогийнхоор бол 4 дараалал дүрнэвэл нөгөө жирэмсний дараах хямрал мемрал тэгээ гармон мармон гэдэг ингээд мэдээж эмгтэй хүнд бол амар асуудалтай байсан. За тэгжийтэл энэ дээр Сиси анхныхаа хүүхдийг 2 настайхад алдсан. Яаж алдсан бэ гэсэн чинь Унгар руу 2 охиноо дагуулад аялаад явж байхад 2 хүүхэд нь гидсний халдвар төвчнөр өвдөөд тэгээд том охин нь 2 настайхтаа амьдсан. За энэ байдлаас болоо Сиси өөрийгөө бүрөөд ингээд амар буруутгасан. Дээрээс нь хатан мэж нь болоод тэгэл боломжтой. Ингээд чи одоо өөрийгөө яа гэж ийж те бас хүүхэд ингээд авч яваад ингээд хүүхдээ аим нас бүрлэгчлээ гэд Сиси буруутгасан. Энээс болоод бүр сэтгэл зүйн маш их дарамтанд орсон. За тэгээ 2 дахь охин ингээд байж исэн. 3 дахь нь хүү төрсөн. За 3 дахь хүү нь болохоор бас эцэстээ амь орсон. Бүр амар эмгэнэлтэй амьдралаар амьдэрсэн бат бид нар кинон дээр ингээл амар аж аргалтай амар үзэсгэлэнтэй амар хөөрхөн эмгтэйг хараад идэг. Яг бодит амьдрал дээр болвол бүр амар эмгэнэлтэй амьдралыг туулсан байгаа байхгүй юу. За тэгээ 4 дахь хүүхдээ болоод өөрийнх нь гар дээр өсгсөн. За энэ юу гэсэн үг гэхээр эхний 3 хүүхдийг болоод Сиси бол ерөөсөө өөр төр өсгөөгүй бүр уулзч чаддаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ 3 хүүхэд нь болоод эмээ Софитайгаа илүү ойр дотноос нөгөө л нэг ордны дүрм журм нас болоод тэгээ Сиси бүр ингээд хатан хаан болсноос хойш гэр бүлийнхэнтэй тэрвэрлэх хэрэггүй болсон. Гэр бүлийнхэнтэй уулзах хэрэггүй болсон. Юу хатан хаан болох чинь тийм хүсээд ах зүйл биш юм биш үү гэж бодгдсон штэ. Тэгээд хамгийн бага охиндоо бол өөрийнх нь гартаараа өсгсөн. Тэр хамгийн бага охиндоо стажинки ээжийн хайрыг мэдрүүлсэн. Тэгээ хамгийн бага охиндоо миний Унгар охин гэж дууддаг байсан. За Сиси тэгээд Унгарт бол бүр үнэхээр хайртай байсан. Унгарт бол бүр үнэхээр татагдчихсан. Унгар руу байнга аялдаг байсан. За эдгээр бол ингээ гадаад хүчин зүйл. За гэтэл дотоод хүчин зүйл нь бол Сиси өөрөө яг ямар эмэгтэй байсан бэ гэвэл өөрөө маш дугай, маш ичимхий, нийгмийн оролцоо маш бага, олон хүмүүсийн дунд орох дурггүй. За одооныхоор бол тухайн үед бол сэтгэл судлаач нар байгаагүй шүү дээ, сэтгэл зүйчид байгаагүй учраас яг сэтгэл зүй ямар эмгэгтэй, ямар асуудалтай байгааг мэдэж оншилдгүй байсан бол одоо бол ингээд Сисиг бол бүр амар олон өвчний тайг ингээд зүүж байгаа. За эдний нэг нь бол нарциссист. За би үүнтэй болоод бүр 100% санал нэгдэг. Сиси бол өөртөө бүр амар хайртай тийм эмэгтэйсэн. Тэгээд бүдүүн, царай муутай хүмүүстэй бүр амар дурггүй үзэн яддаг. Тэгэхээр бүр зээ охиноо ямар амар царай муутай юм бэ гэж хэлж ийсэн гэж байгаа байхгүй юу? Яг хичнээн царай муутай байсан ч гэсэн хүн ер нь зээ охиноо тэгж хэлэхгүй шүү дээ. Гэтэл тэгж хэлжсэн ямар байлаар бүдүү юм бэ гэх мэтлэн. Бүдүү хүнийг бүр ерөөсөө үздэг байсан. Тэгээ өөрөө болол метр 72 см өндөртэй 45 кг юмтай. За 50 кг хүрээл бол бүр Сиси юу ч идэггүй хэдэн хоног мацаг бариад бүр зөвхөн жүржийн жүү суугаад уулан давраад морь унаадаг бичдэг гэсэн. Морь нь бүр маш их хайртайсан. За тэгээд шагаага хүртэл урт хар устай байсан. Бүр маш өртгөн урт хар устай байсан. За тэр үсээ ингээд өдрийн тал хүртэл ингээд самждаг. Ерөөсөө гэр бүлийнхэнтэйгээ өдрийн хоолнд орно гэж байхгүй. Юу өдрийн хоолнд орох нь тэгэл тэр Австри улсын улс төр нийгэм юу болж байгаа бүр падлийч байхгүй. Зөвхөн гоо сайхантай л анхаарлаа хандуулдаг. Өөрийнхөө хэл, өөрийнхөө спорт, хобби, гоо сайханд л анхаарлаа хандуулдаг гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд 14 хоногт нэг удаа өндгөөр коньякаар үсээ угаадаг. Яа тэр шагааг хүрсэн урт хар үсэнд өтгөн үсэнд хичнээн ширхүү өндгөө орох вэ бурхан минь. За тэгээд ингээд мөстөө усанд орно. Одоо манайхныхаар бол харцны усанд орно. За бүр махны шүүсэнд ордог байсан гэж байгаа байхгүй юу? Бүр одоогийн энэ Korean beauty мэт бүр хоол хаяна заяа. Бүр тийм амар гоо сайханд анхаарал хандуулдаг байсан. За тэгээд насан эцэлэх үедээ бол үгээд насан эцэлэх гэж өндөр настай болох үед бол ерөөс зурмөр авах байсан. Тухайн үед бол хэвлэл мэдээлэл од байсан. Хэвлэл мэдээлэлээр байнга зураг хүргэн
гарч идэг гэсэн бол хөгшрөөд ирэх үедээ бүр ерөөс зураг авахлахаа байсан. Тэгээд ингээд нууцаар авсан хідэн зургнууд байдаг. Тэр нь бол ингээд өндөр туранхаа хар юм ингээд харавцтай туранхаа өндөр эмхтэй л байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр байдал нь бол одоо судлаачид бол хэлэхдээ нөгөө гоо үзэсгэлэн шүтэн биширдэг хүн цаг хугацааны ирэхээр хөгшрөөд ирэхээрээ тэр дүр төрхөө ингээд үлдэхийг хүсдэггүй болцсон гэдэг жаа. За тэгээд нөхөртөөгөө бол сүүлдээ бол нэлээд хүндий хүтэй харьцаатай байсан. За тэгээд нөгөө кинон дээр гардаг штэ Унгарын гүн Андрей Ши гэдэг. За түүнтэй бол хайр сэтгэлийн холбоотой байсан гэж үздэг. За мөн Баварны нөгөө Солиотой хаан гэдэг штэ Людвиг. Нөгөө одоо бидний мэдхээр нөгөө нэг Диснейгийн нөгөө ордон Ноншонштейнийг барьсан Солиотой хаантай бас хайр сэтгэлийн холбоотой байсан гэж үздэг. За энэ үнэхээр гоо үзэсгэлэнгийн туйл бүр ингээд хатан хаан эмэгтэй маань үнэхээр бүр эмгэнэлт хувь тавилангаар амьдраад эцэстээ Лучени гэдэг нөгөө загалмаас хэсэгдэр гардаг шиг тийм хүний гарт амьдас алдсан юм аа. За ингээд аяллаа цааш үргэлжлүүлцгээе. За Сисиг ордны цаашаа явангууд энэ хөшөө бол 1-р Франц хааны хөшөө. За дээр нь бол 1-р Франц хаан зогсож буй баримлаадаг. Доор нь болохоор 4 эмэгтэй байдаг. Энэ 4 эмэгтэй болохоор эрх мэдэл, шашин, шударгаас мэрэгэн ухаан гэсэн 4 бэлэгдлийг илэрхийлж идэг бахнэ. За ингээд цаашаа яваад за энэ хэсэг бол Швейцарын хаалга гэж нэрлэгдэг. Швейцарын хамгаалтын цэргүүд барьж исэн учраас тэр нэрээр нэрлсэн. Одоо ч гэсэн энэ нэрээр нэрлэгдэг. За маш эртний үедээ тооцогддог. 16 дугаар зууны үед босгосон. За хаалганы дээр талд болохоор хааны хаш хамаг бамбай байгааг илтгэсэн болол доотлолт нь болохоор хааны хэрэгэн зэргүүдийг латин хэлээр сэлж оруулсан байна. За энэ болохоор Евгений Савойский гэдэг хүний морьтой хөшөө. За энэ хүн бол Франц гаралтай боловч Австри айрамд тулдж маш их гавьяа байгуулсан. За хөшөөний морины урд 2 хөл ингээд цойсон байгаа нь бол энэ хүн дайнд амургдээгүй гэсэн утга санааг илэрхийлдэг. Тэгээд агуу баатарлаг гавьяагаараа ингээд дурсагдж үлдсэн гэсэн утга санааг илэрхийлдэг. За хөшөөний доотлолт нь болохоор түүний гавьяануудыг тэмдэглэж мөхөлсөн байна. За намайг ингээд та нар харсан чи арай жоохон сэргээ босоод ирсэн бааз. Тэгээ 11-12 цагийн үед л ингээд бичлэгээ эдитлээ, тайлбар хийгээд ингээд эхэлсэн. Тэгээ сүүлдээ бүр ингээд ядраад унаад бүр хөвтөд өчгсөн. Тэгээ ер нь цагид болж байгаа юм бол гээ босоод ирээ харсан чинь өглөөний 9 цаг болсон бүр нар аль хэзээ мандцсан байдгийн. Тэгээ за болиё гэж зогсоогоод тэгээ одоо бичлэгээ үргэлжлүүлэх гэж байна. За ингээд хамтдаа айлцгаая. За энэ хөшөөний яг эсрэг талд нь болохоор бас нэг морьтой хөшөө байгаа. Энэ бол 2 дугаар Йосефийн хөшөө. Франц хаан 2 дугаар Йосефт зориулж бүтээсэн. За Ромын жанжны хувцастай баруун гараа өргсөн урагшаа гэсэн хөшөө байна. За энэ хоёр хөшөөний урдталтайгаа энэ байшин бол номын сан байсан. За номын сан дотор ингээд зөндөө олон гоё ном байсан. Хальт ороод гарсан. Бас хатаан сэсгийг эдэлж хэрэглэж исэн зүйлүүд байсан. За ингээд буцаж яваад нөгөө Швейцарын хаалгаар орсон. За Швейцарын хаалгаар орсон чи энэ нэг цорхтой ингээд усгойж жогоод энэ бүр ингээд амар сонир хүмүүс очиод зургийг аваад л ингээд хажууд нь зураг мураг авахлаад би ямар учиртайг мэдэхгүй за юу ч гэсэн зургийг авчий гэд зургийг авсан. Тэгээ тэнд дэдэг хүнээс асуусан чинь энэ хоёр талаатай юм бүргэд байгааз энэ болохоор Австри улсын сүр хүчийг илэрхийлсэн гэдэг тал бүр тийшэнэ бидний сүр хүч ингээд тэлнэ өргөжнө гэсэн утга санаатай. Тэгээд энэ цорго нь болохоор нэг амтны дүрсагааз нэг лууны амнаас ус гойж байгаа юм шиг байгаа. За энэ нь болохоор Австри ард түмний одоо сүр хүч баялаг ингээд ундарч явах болно гэсэн утга санаатай. За ингээд нэг дөрвөлжин байшин дотроо нэг жижигхэн зайтай газар л орж исэн. Энэ бол
Treasure Half гэдэг газар исэн. За энэ ч бол хатаан CC-гийн морин тойруулга. CC маань моринд их хайртай байсан. Тэгээд морин тойруулга байсан. Мөн энэ дотор болохоор Австри улсын эзэнт гүрний эд баялаг Treasure гэдэг энэ ч болохоор одоо дитэм нөгөө амар лаглаг том чулуутай дитэм нөмрөг гэх мэтчлэн зүйлсүүд байсан. За ингээд цаашаа навсан чинь нөгөө хоб бүргийнхаа ардлаас гараад ирсэн. За тэгээд одоо миний зүүн гар талд ертөнцийн зүгээр мэдгүй миний зүүн гар талд болохоор Schmetterling House гэж байсан. За энэ бол Schmetterling гэдэг маань болохоор butterfly гэсэн утгатай. Тэгээд ороод үзсэн чинь ингээд зөндөө олон янз бүрийн ирвэхийнүүдтэй ийм ирвэхийний хүрээлэн байсан. За тэгээд саадан дотор нь хэсэг амарсан байгаа дүүгээ хүлээгээд дүү маань болохоор яг 2024 оны зам болохоор Австри Вен хотод дэлхийн тарих судлалын хүрээлэнгийн хурал болсон. Тэгээд дүү маань тэр хуралд оролцож байгаа. Тэгээд хурлаа тагаад эрхийг нь төрхүүлээсэн. За энэ саадан дотор болохоор Моцартын хөшөө байсан. Тэгээд Моцартын хөшөөг сонирхоод бас тэнцээ жоохон амарсан байгаа. За ингээд цаашаа дүүтэйг нийлж аваад явсан. За ингээд цаашаа яваад за энэ болохоор Австрийн эзэн хаан Мария Терезагийн хөшөө. За Мария Тереза бол Австрийн түүхэнд бол маш чухал бүр хатан хаан баг CC-гээс ч илүү нөлөөтэй. Тэрээр хэдэн онд лээ? За байж хараад байгаа юм. 1740-с 1780 онд 40 жилийн турш төрийг барихтаа бол тухайн цаг үед Австри улс бол улс төр нийгэм соёл урлаг бүх талаар бүр маш хөгжсөн өндөр хэмжээнд хүрсэн. Түүнийг бол Австри улсын маш сайн жолоодсон хатан хаануудын нэг юу лээ. Гэтэ тэр чинь тий хатан хаануудын нэг байсан. За энэ хөшөө бол 1888 онд нээлттэй хийсэн. За хамгийн гол хэсэгт нь болохоор хатан хаан Тереза бол хаан сэтийн хатан хааныхаа синтез сууж байгаа төрстэй. Тэгээ баруун гараа өргөөд ингээд ард иргэдээ ажиллаж байгаа байдалтай байдаг. За мөн эргэн тойронд нь болохоор Австрийн хаант улсын нэр жанжин, сайд, урлаг, шинжлэх ухааны алдартнуудын хөшөө байдаг. За хамгийн доотлолт нь болохоор дөрвөн жанжны хөшөө байдаг. Энэ дөрвөн Австрийн дөрвөн алдартай дөрвөн жанжин гэсэн. За нэрийг нь бол санахгүй байна. За ийм. Тэгээ ойролцоогоор 19 м өндөр. За энэ хөшөө нь болохоор яг Австрийн түүхийн хөшөө лөө. Урлаг түүхийн музей, байгалийн музей хоёрын голд байрладаг байгаа. За ингээд цаашаа явъя. За ингээд цаашаа явсан чинь Австрийн парламентын ордон байсан. За парламентын ордны өмнө үнэхээр бүр нүд унам үнэхээр үзэсгэлэнтэй тэр цагаан гантэг чулуун дээр алтлагаар ингээд бүрсэн ингээд усан ориглоор ирсэн 5.5 м өндөртэй үнэхээр бүр тэр наранд ямар үзэсгэлэнтэй харагддаг юм бэ? Яг л Деважинд байгаа юм шиг бүр амар гоё. Тэгээ тэр усан ориглоорыг ингээ хийц нарийн уран сэтгэмж бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээ энэ усан ориглоор нь болохоор 5.5 м өндөртэй ийм усан ориглоор исэн. Хараад л угаасаа бүр грек хэм маягийг бол угаасаа мэдэрч исэн. Тэгээд энэ бол грекийн Афин бурхны төрслөлөөсөн. За ингээд толгойд алтан дуулах өмсчихсэн гартаа жад барьчихсан. За шудраг ёсны бэлэг тэмдэг болсон Афин бурхны төрслөлөөсөн. За энэ нь болохоор яг парламентын ордны өмнө байдгаараа болохоор Австрийн улс төр бол одоо шудраг ёс эрх тэгш альцсан байдлын бэлэг тэмдэг гэж үздэг юм байна. За доор нь болохоор Дунай мөрөн, энэ мөрөн, Молдо мөрөн. За нөгөөтгний юу гэлээ дөрвөн мөрөн байсан. Эльп мөрөн гэдэг энэ дөрвөн мөрний бурханлаг төрслөл байдаг. Энэ нь болохоор бусад улс орнуудтай эрх тэгш, их тайван байдлаар хамтдаа оршин тогтно гэсэн утга санааг илэрхийлдэг юм байна. За тэгээд тэнд байсан хүмүүс зүгээр зургийг авахгүй ингээ гар хөлөө хийгээд тэнцээ бүр үнэхээр амарч чадчихсан. Би ч гэсэн юунд дотоо гар хөлөө дөрөөд л авчихсан.
За парламентын ордон бол зөвхөн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг ордон биш байсан. Хараажийн бүр ингээд урлаг соёл нь нэвт мэдрэгдэжсэн юм ордон байсан. Тэгээ харахад энэ грек хэм маягаар баригдсан болов уу гэж бодогдсон. Тэгээд тэр нь ч угаасаа үнэн байсан. Нео грек гэдэг хэм маягаар баригдсан грекийн сүмийг санагдуулсан тийм байдлага байсан. За ингээм 24 ширхэг юм амар том өндөр багнуудтай. За дотоод бүтцэн нь болохоор багнат танхим гэдэг хэсэгтэй. Тэр нь бол тэр дотор хэсгийн гол танхим бөгөөд олон багантай, гоёмсог, таазтай парламентын барилгын хамгийн сүрлэг хэсэг бөгөөд хууль тогтоогчид болон зочдын чуулган зохиогддог ийм газар байдаг байна. За их хуралдааны танхим үндэсний зөвлөлийн хуралдаан болдог 1883 онд дууссан ч 1945 оны бөмбөгдөлтөнд орчиж дахин сэргээн засварсан. Одоо ч гэсэн яг энэ сонгодог хэм маяга хадгалсан хэвээрэл байдаг гэдэг чинь. За парламентын урд хэсэгт болохоор Афины усаа ориглоор байдаг гэж түрүүн хэлсэн. За 2013 оноос хойш бол сэргээн засваралт болоод жил болгон тогтмол хийгдэж байгаа. За Австрийн парламент нь үндсэн 2 танхимаас бүрддэг. Нэг нь болохоор үндэсний зөвлөл, нөгөөх нь холбооны зөвлөл гэсэн 2 танхимаас бүрддэг. За энэ дгээр танхимууд нь болохоор хууль тогтоох үйл ажиллагааг энд төвлөрж явуулдаг байх нэ. За тэгээ парламентын ордон руу дотгошоо нь бол орж үзээгүй. Гэхдээ бол гаднаасаа л угаасаа үнэхээр үзэсгэлэнтэй гайхамшигтай харагдчихсан. За ингээд цаашаа яваад нэг цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур ороод бас нэг гайхамшигтай газарт орцсон. Тэгээд тэр тал нь гайхамшигтай газрын талаар тайлбарлаад өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. За ингээд цаашаа яваад Вен хотын захиргааны ордон түрүүний харсан болвол Австри улсын төрийн ордон байсан бол энэ бол Вен хотын захиргааны ордон. Арай жижигхэн хотын холхоо нэ. За энэ ордон нь болохоор бас л зөвхөн улс төрийн улсын үйл ажиллагаа явуулдаг биш, бас адилхан урлаг соёлоо үйл ажиллагаа явуулдаг болов гэмээр бас л адилхан неоготик стилээр грек хэм маягаар баригдсан юм барилга байсан. За анх 1872 онд эхлээд 1883 онд барилгын үйл ажиллагаа дууссан. За Австри эзэнт гүрний үед Вен хотын тэлэлтийн хүрээнд шинэ хотын захиргааны ордон шаардлагатай болж барилгын ажлыг эхлүүлсэн байт юм байна. За 98 м өндөр. Тэгээд барилга дээрээ ингээд нэг юм дуулахтай жад өргөцсөн юм хүний төрслөлтэй. Энэ бол Ратхаусмен буюу хотын сахиус гэж үздэг юм байна. Тэгээд түүнийг Ратхаусмен гэж нэрлэдэг юм байна. За фасад нь болохоор 5 хаалгатай, нэг блок нь 150 м орчим урттай. За 3000 орчим жижиг баримл хөршөө, хаад, баатрууд, амтай ургамал, хээ, угалц гэх мэт зүйлүүдийн 3000 орчим хөршөөнүүд байдаг юм байна. За тэгээд дотор нь орж үзээгүй, гадна талаас нь хараад өнгөрсөн. За урд талбай дээр нь бас арга хэмжээ зохиогдож байгаа болов гэмээр хамгаалт гарч гисэн тайз тасалтай байсан. Тэгээд бит хоёрын таамагласнаар бол тэр үед Европын хөлбөмбөгийн аврах шалгуулалт тэмцээдсэн. Тэгээд тэрийг олон нийтэд зориулт нээлттэй үзэх зорилттой бэлтгэл ажил байсан болов гэж бодсон. Тэгээд яг талбай дээрээ дотроо болол соёл урлагийн арга хэмжээнд зохион байгуулагддаг юм байлээ. За ингээд одоо нэг газар ороод тэгээд жигнэс дуусгая. За цаашаа явъя. За ингээд цаашаа яваад нэг сүм дээр очсон. За энэ сүм нь болохоор Votive Church гэдэг нэртэй тангараг өргсөн амьд үлдсэн зориулсан гэсэн утгатай. Энэ болохоор эзэн хааны амийг аврагдсанд хүндэтгэл болгон барьсан түүхтэй юм байна. За тэгээд бурхны ивэл хаан цэцгийн тэнгэрлэг хамгаалтыг харуулсан бэлтгэлтэй. За барилга болоод бүр үнэхээр гайхамшигтай. Йоо би бүр ингээ барилгыг хараад гайхамшигтай байдаг болчлоо. За тэгээд энэ болохоор нөгөө Парисын Нотр-Дамын хэв маягаар баригдсан сонгодог готик сүмүүдийг дуурайлгаж хийсэн. Тэгээ хос цамхагтай тус бүр нь 99 м өндөртэй.
За маш нарийн чимэглэл, чулуун баримлууд, ном цонх, номон им хэлбэртэй цонх, шилэн мозаик гэдэргээд маш бүр нарийн хийцлэлтэй. За тэгээд өндөр таазтай олон төрлийн шилэн цонхнуудтай ийм ханын фреск болон сэлбэрүүд, библийн түүх, гигантнуудын дүрслэлтэй ийм гайхамшигтай сүм байсан. За энэ сүм болохоор католик үйл ажиллагаа явуулдаг, мөн аялал жуулчлалын томоохон төв гэж үздэг. Концерт, уран зураг, уран баримлын үзэсгэлэн зохиогддог. Битээр тэгээд очсон чинь бас амар азтай тийм сонгодог концертн дээр жижигхэн тийм оркестр тоглож байхад орж очсон. Тэгээд тэрийг үзсэн байгаа. За ингээд хамтдаа хөгжим сонсоод энэ бичлэгээ дуусгая. Хамт аялсанд баярлалаа. Part 2, 3 гэж байгаа шүү. Subscribe дарахаа мартваа. Bye.